Монгол хүмүүний оюуны өндөр чадамжтай хурдан сэтгэдэг нь сүүл хөхөж өссөнтэй холбоотой гэж байлаа манайхаа. Хоньны сүүл нь ханаагүй хүчил ихтэй, царцах нь тун удаан, тэжээлийн кальц ихтэй байдаг судалгаагаар батлагдсан байгаа. За баярлаа. Янзын гарлаа. Баярлалаа мэ. Ганцлагрээ. За тэгээд тавьчих. Хоньны сүүл хөхөж өссөн хүүхэд өлчир чирэг өвчин эсэргүүцэх чадал өндөртэй. Түүнд агуулгадах Д, С, А, К амин дэмүүд нь маш ихээр баялаг байдаг байна. Тийм учраас та бүхэн маань өвчүү сүүлээ сайхан зооглож байгаарай. Сүүл хөхөх үедээ хүүхэд таавширдаг учраас тархины даралт хэвэн байдаг. Сүүлэнд кальц ихээр агуулгадаг учраас хүүхэд тархины даралттай болдоггүй гэж шүү манайхаа. Өөрт хэрэгтэй кальц сүүлээр дамжуулан авдаг болохоор түнхний дутагдлын хөгжлөөс уурчсан сэргийлж чаддаг аа. Юуралта хөргөд ирдэг хүнтэй амсууд маргуу идэ юу да энэ ч одоо. Гэж тийм учраас та бүхэн маань энэ сайхан Монгол зоог болсон өвчүү толгой уург сүүлээ сайхан хүртэж байгаарай. Хүүхдүүдтэй за хятад маттаас орж ирж байгаа энэ дахиа шувууны мах баг зооглуулад Монгол сайхан идэ шүүс болсон зоог шүүсээ хүртүүлж байгаарай гэж та бүхэндээс уриалж байна.